За эрхэм үзэгч та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн маань амралтын өдөр ая тухтай сайхан өнгөрүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна. 25 дахь суваг телевиз та тооны нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаарыг үзэгч та бүхэндээ хүргэхээр зураглаж алтангүй үеээр ажиллаж байна. За ингээд энэ сар манай бас 25 дахь суваг телевизээ 25 жилийн одоо тохиож байгаа. 25 дахь суваг телевиз тэр дундаа танаа тооны нэвтрүүлэг одоо манай 25 дахь суваг телевизийн контентуудтай үргэлж хамт байдаг. Одоо үзэгч та бүхэндээ бас баярлалаа гэдгийг хэлэх зүг баха. Тэгээ өнөөдөр бид нар бас ярилцж байгаад бас нэг сонирхолтой айлаас дугаараа бэлтгэн хүргье гэж шийдээд. Ямар ч байсан нэг хүнтэй утсаар бол холбогдсон. Одоо энэ яг соёлын төв өргөн дотор бол 11 өнгөрөөгд ирнэ гэсэн тийм хариу өгсөн. Ямар ч байсан ирээд уулзаа дүү гэдгийгсэн байгаа. Ер нь бол бас ойртой хэвлэл мэдээлэлээр нэг гараагүй хийсэн уран бүтээл нь бол мэдээж одоо Монголдо битгий бүр төв дэлхийд хүртэл гараад явчихсан юм сайхан уран бүтээлч байгаа. Энэ их юм бол мэдээж одоо соёлын гавь цэцгэлтэн Хүрлбаатар гэж нэг та бүхэн одоо амлахгүй сайн мэдж байгаа хаа. За тэгээ Хүрлбаатаргаа бол ярьцсан одоо бараг илтсэн байгаа хаа. Тэгээ одоо хэдүүлээ шууд оръё. За нэг зүйлийг бас үзэгчтэй сануулъя гэж бодож байна. Мэдээж одоо бас цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хорой суларж байгаа ч гэсэн өвчлөлт бол буурахгүй байгаа мэдж байгаа тийм ээ. За дээрэс нь одоо мөн нөгөө вирус маань айхтар олон төрөлд одоо ховраад маш хүндэвтэр хэлбэрт одоо шилжчихсэн байгаа. Ийм учраас бас манай багийнхаа ярилцаад ямар ч байсан эхлээд зочлох айлтайгаа эхлээд яриа. За тэгээ хонох зөвшөөрөл өгөх юм бол мэдээж манай багийнхан бол халдвар хамгааллынхаа дэглэмийг барина. Мөн вакцинд хамрагдсан бүх тунгаа хийлгчихсэн. Ийм байгаа болохоор зөвшөөрөл хооны бас одоо ямар нэгэн байдлаар татгалзах шалтгаан гарах юм бол хонохгүй ороос зочлоод ингээд өнгөрөх бас боломжтой юм а гэж ярилцсан юм байна. За тэгээ хэдүүлээ оръё. За ямар ч гэсэн халаараагүй. Хайртагч. За баярлалаа гэж. Цааш. Онгон хүлэгмээ. Хазардарын дүүлээд байна уу? Сайн байна уу? За сайн байна уу? Сайн байна уу та? За ингэ явчих. За сайхан намарч байна. Өчтөр нөгөө тантай ярьсан манай нөгөө 25 дахь суваг телевизийн та тооны нэвтрүүлэг маань одоо 25 жилийнхаа айн бас намрын дугаараараа таныг онцолж байгаа юм байна. Тэгээд хонуулах боломжтой юу? Өнөөдөр завтай юу? Тэгээд одоо үзэгчдийнхээ өмнөөс л нэг өсөө нэгтлээд хариу авчиг гэж ирж байгаа юм. Өчтөрөөс хойш яриад. Гэтэ надад яг ийм нэвтрүүлэг гэж хэлээгүй шүү дээ. Тийм. Тэгээ харин боломжтой болов гэж. Гэрэг энтэйг ярьд юм уу? Ярьдгийг үү та. Би соёлын төрөөнийхөө захирал байгалагчтай таарлаа чи. Таны ажил өндөр үү? Ажил өндөр байна. За, намаржаа сайхан. Намаржаа сайхан. Соёлын төв өргөөгөр маань ер нь сонь сайхан юу байна? Соёлын төв өргөө одоо ковидтэй учраас одоо бараг 2 жил шахуу одоо бид одоо ингээд энэ одоо давагдшгүй хүчин зүйлд толгараад байгаа учраас одоо тоолтоор хэмжээгүй байна. Гэсэн ч бид одоо соёл эрдэнэ чуулгынхаа 50 жилийн хувь тэмдэглэхээр одоо энэ урлагийн соёлын гавь цэцгэлтэн Хүрлбаатаргаад одоо түүхээ үлдээх тийм ээ. Ер нь соёл эрдэнэ чуулгын 50 жил гэдэг бол орчин цагийн эстрадын урлаг үүсч хөгжсөний 50 жилийн Монгол улсад одоо ингээд тохиолж тэмдэглэх гэж байгаа. Та минь асууж ярьчлаа. За өөрөө мэдлэгч. Тэгвэл зөвхөн ийм ажил гаргахад ишээ сая аваад их нэртэйгээ яриад тэгээд өнөөдөр очиж би өөрөө сэтгүүлч хүмүүс та нарын зовлонгоос татгалцахаас баярлаа. Жохон толгодог юм байна тийм ээ. Стах баярлаа. За баярлалаа. Ямар ч гэсэн өнөөдөр Хүрлээ ахын гэртээ хонуулахаар л болж байна. Хэдүүлээ одоо энэ ажлын дуусгахыг хүлээж байгаад аваад яв. За би саад болохгүй. Та хоёр ажиллаа тухтай хийгэй. За. Тэгээд бүрэн тэрэнд орж байгаа томлоод
шинэ хамтлаг одоо нэр өгөөг гэж шүү дээ. Нэр өгөөгөөс шинэ хамтлаг тэрэнд орж байгааг. Соёл эрдэнэ түүхэн ном бичиж байгаа гэж ямар хүн явцтай юм бэ? Архивд нэлээд сууж байна. Энэ ч одоо түүхэн найр бол түүхийн ном учраас гайхалтай маа. Би нэг сар гаруй улсын төв архивд суулаа. Тэгээд 72 оноос 92 он хүртэлх филармонтой холбоотой материалуудыг үзлээ. Үнэхээр сайхан байна. Түүнээс өмнө бол Ардын дуучин жуулгах соёл эрдэнэ чуулган байгуулагдсан. Тэгээ Ардын дуучин чуулган 65 оноос 73 он хүртэл үзлээ. Эвсэр ажил. За одоо бид хоёр ажил руу очино. Хяах маань хүрлэх маань ажил хэр ойрхон юм бэ? Сүхбаатарын жилмээс заалталт. Орхон. Дүүний шиг нэгт гараад ажлаар очиж байгаа хэдүүл байгаа ярилцлага үргэлжлэв. Нэг боён батрахад нэг юугаар хүрээлэнгийн. За тийм. Энэ харах үгээд одоо нэг энэ манд хоёрын аавна. Энэ шүүмжлэсэн. Одоо цэцүүл салбаны тэргүүн. Тий. Манд хоёр барын сэдвүүд чинь байна. Тэгэл. Энэ их сонин хайрын бурхан гэдэг дууны пенц одоо гарч штэ. Тий, одоо саяхан дөнгөж үлгэж байсан. Энэ дуу одоо яг миний зохиосон миний анхны бичсэн ихний. Тэгээ нэг аяг хийхтэй бол ганц нэг хайрцагт харуулад жишээлбэл дуутай шуутайхнасаа дугтуудаа загц шиг ээж гэдэг шуутай гэдэг хасаад дуутайхан насантай гэх мэт ийм хайрцагт харуулсан юм байдаг шүү дээ. Тийм байдаг. Яг энэ гоо хөөндөө энүүний төрсэн ихтэй миний дүү сууж ирсэн юм одоо тайлгаж болчлоо одоо миний жаргасан гэж дүү энэ гоогийн ихтэй чинь нөхөр байсан юм аа. Энэ хаана болдог ямар наадам юм бэ? Энэ одоо энэ олон улсын нэг наадам форум тэр үеэр над гард болсон нэгжинд урлаг соёлоор дамжуулан бусд салбарт үзүүлж байгаа нөлөөлөл гавьяа амжилтыг нүүлэн Грэн Смитийн урлаг соёлын жагныг алгаа гэж байна. Улаанбаатарт гэж олгож ирсэн. Энэ уг нэг сонирхолтой. Миний хобби бол гар хэвсэг. Тэ ном. За. Одоо 1300 ном байна шүү дээ. Би тэрүүгээр ном хийж байгаа. За. Тэгэд энийг хараа. 78 онд 5 сарын 6-нд Бавуугийн лагсран Хөрлбаатарт Бавуугийн лагсран гэсэн чи байхгүй шилдэгнэ гэж. Энэ үг одоо миний бүр энэ амьдралын мөрдлөг болчихж шүү дээ. Чи байхгүй л шилдэгнэ. Шилдэгнэ гэж тий. Өөрөдөө чи чаддаг юм аа хий. Чадахгүй бол болоо л гэж шүү дээ. Тий. Энэ үрээ. Тэг чи одоо энэ 78 оны лагсран гэдэг бол нөгөө театрын сургууль сурч байгаад эндээсээ хасагдчихад ирсэн. Улаанбаатар сонинд одоо хянагч нийлэгч хийжсэн тийм үе шүү дээ. Тэгэд ийм агуу тэгж одоо тэр үед хэлжсэн үг юм шүү дээ. Хамгаалдаг бүтээл энэ байна. Энэ үү те? Эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл байна. Энэ байна да. Одоо намдгийн турш дөрвөл зүгээд жүжигийн зохиолын жишээн дээр гэсэн жүжигийн зохиолын судалсан. Тэгээ энэ үний одоо албан ёсны шүүмжлэгч улс судгээд одоо энэ мөнхөө огш өдөрдөж ирсэн байна. Энэ юм байна. Энэ цэндогш юм байж байна. Лодонгийн дөдөө юм байна. Тэгэл нэг үлзий хоёр даржаагийн зөвөргөний огшийн тодорхойлт байна. Тэгээ Яцковская гэдэг энэ гадныхан самлогсон байх шиг энэ. Энэ Эрсийн зэрэг хамгаалсан яг энэ бүтээл чи хэдэн онд юм бэ? Энэ 97 онд. 97 онд уу тий? Одоо бол бид хоёр яг одоо хүрлээхийнхаа ажлын өрөөнд нь орж ирээд суудсан байна да тийм ээ. За ер нь сүүлийн үеийн сонин сайхан юу байна? Хоёулаа тэр үгээр яриагаа эхлэдэг хөө. За сүүлийн үед бол эрдэм шинжилгээний ажиллагааны орж байна. Нөгөө нөхцөл байдал маш юм болчихлоо шүү дээ. Гэр зураа голдуу байж. Тэгээ би одоо тоглоом хийгээ хийж байгаа юм. Их завшаантай юм тохиолдож байна.
Одоо гэр бол одоо хүний өөрийн диваажин шүү дээ. Ааха. Тэгээ гэртээ хоригдно гэдэг чинь диваажингээ хоригдл гэсэн үг үстэй тийм За үү? тэгж байна. Бид нар шиг яг ингээ ширээн дээр суугаад энэ тархи малтад юм хийдэг улсуудын хувьд бол нэг талаас бас боломж байна шүү дээ. Тэр эрдэм хийлгээний ажил бол нэлээд одоо цаг зөв бардаг. Нэлээд одоо хүнд ажил л да. Тэгээ энэ хугацаанд тэр юмнуудаас хамжуулж хийж байна. Би 1977 онд улсын багшийн дээд сургуулийн Монгол хэл уран зохиолын ангийг төгсөөд тэгээ шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгийн урлаг судлалын секторт эрдэм хийлгээний ажилд томилогдож очижсэн юм. Тэгээд сацтай шүү одоо нэг хөдөөний баг хөөхт. Тэгээд тэр үеийн академийн дээр том хүрээлэнд очно гэдэг бол завшаантай гэрэг. Би оюутан байхдаа бол их үрдийн домог үний ам юуны шүүмж өчжсэн, концертын шүүмж өчжсэн. Тэр нь анхаарал татаж авсан шиг байгаа юм. Түүнээс тэнд дандаа байхгүй. Тий. Тэр үеч ер нь таньдаг тал батасаарч явдаг ч гэж байсан баг. Тий, тийм мундаг болсон хүчний судалгаатай, дэмжлэгтэй байсан байна. Тэгээд одоо би бас эрдэм хийлгээний ажилд мэдээж анхны одоо ажил байсан учраас тэр нэг тийм арга зүйтэй болчихж шүү дээ. Тэгээ хамгийн сонирхолтой нь тэнд 2-3 жилийн өмнө 75 онд байгуулагдсан тэр урлаг судлалын секторын эхний 5 хүний нэг болж бий томилогдож ширэн дугаан тушаалаар очиж илаа шүү дээ. Тэр хүрээлэн маань сүүлдээ соёл урлагийн судлалын хүрээлэн болж өргөдсөн. Тэр үний үндэс одоо энэ соёл урлагийн сургуулийн үндэс гэж хийж болох. Тийм судалгааны байгууллага байсан юм. Тэгэхээр хэл зохиолын хүрээлэн маань энэ жил бас 100 жилийн хойг хийж байна. Тэнд нь бас оролцоо явуулж байна. Тэгээд эрдэм хийлгээний талдаа нэлээд орж байна. Хажуугаар мэдээж уран бүтээл явж байна тийм. Ер нь бол одоо манай хөрлөө ахыг ард түмэн бол бас дууны шүлэг сайхан бичдэг гэдгээр нь мэднэ. Маш их дууны шүлэг бичсэн. За тэндээс одоо тэгээд ард түмний аманд аялагдаж явдаг. Одоо болтол одоо бүр нэг зүрх сэтгэлд бүр нэг дурсамжийг нэг сэт татаад ороод ирдэг гоё дуунаар байдаг шүү дээ. Сонсох болгонд тэр дууны эзэн гэдгээр нь бол одоо манай үзэгчд бол маш сайн мэдж байгаа. Хамгийн сүүлд бол одоо та түрүү хэлжлээ өчигдөрхөн Монгол улсын гавьяач жүжигчин одоо 100-ны манлай эстрадын дуучин Саран Туяа их чи маань одоо шинэ пянз гарч байгаа юм тий. Хайрын бурхан нэртэй. Одоо яг энэ өрөөнд яг чиний энэ сууж байгаа суудалтаа бид нар ч хууч хөр дурсан ярьж. Тэгээ өөрхий тэр анхны пянзны одоо дижиг өрийн биер гартаж явж штэ энэ бас л хүндэтгэл байхгүй. Ерөөсөө юм чинь хүндэтгэлний хандлага байдаг штэ тий. Одоо энэ өрөөнд чинь Улаанбаатар санийхан ингээд Болзимор шингээ бүгдээрээ суудсан. Энэ болонд нь одоо Саран Туяа алтан цэцэг гэдэг чинь дуулаад тоглолт хийж илээ шүү дээ энэ жижиг хүрээнд. Тийм сайхан тийм халуун дулаан. Тийм халуун дулаан сэтгэл байсан. Тийм одоо нөхөрлөл их уран бүтээлийн тийм элэгсэг дотно ийм юм чинь сайхан уран бүтээл төөрөх үндэс болдог байхгүй юу? Ойлголцол гэх юм уу та тийм ээ. Тэгээд тэрийг ярьж илээ. Тэгээ анхны гавьяанцыг хайрын бурхан гээд нэрлсэн дуяс дотроос баярлж илээ. 10 дуутай бянз байна. Тэгээ хий юм бэ гэдэг дуу. Харин 2 дуу орсон. 2 дуу орсон байна те. Одоо бянз маань би гэртээ авчиад тавьсан гэртээ авчиад. Сайхан. Сараа маань тэгээ бас нэг уран бүтээлийг 10 жилийн тайлан тоглолтыг бас хайрын бурхан гэж нэрлэж хийжсэн. Тэгээ сая одоо уулзахтаа бол энэ хайрын бурхан одоо миний нэрийн хуудас боллоо шүү дээ л гэж хэлж байна. Тийм байх. Тийм ээ. Тэгэл байх. Намдаг одоо төвийн бас одоо судлаач намдаг одоо багшаараа бас бахархдаг. Намдаг багшаахаа бас түүхэн замналыг цааш нь үргэлжлүүлж яваа. Гараахан шимнэрийн нэг шүү дээ тий. Одоо бол яг намдаггүй судлалын ажил ер нь ямар төвшөнд явагдаж байна. Энэ талаар бас дөрвтэй ажлууд хийгдэж байна уу? Ер нь бол яг одоо ингээл агуу зохиолч шүү дээ. Ялангуяа одоо театрын талдаа бол тийм ээ. Олон сайхан жүжигүүдтэй, олон сайхан кинотой, олон сайхан ном зохиолтой, сүрэгч одоо мэдээж хүн багшаа магтана шүү дээ. Тэгэлгүй байхаа. Магтах шээ тийм шүү дээ. Хэлж байгаа магтана. Биширч байгаа л одоо жоохон ангар өөрөг өгч шүү дээ тийм. Тэгээ миний багш нар Дондрын намдаг бол үнэхээр гайхалтай хүн байсан.
Юу н гайхалтай байна вэ гэхээр одоо шинэ 30-аад оны үед намдаг багш одоо театрын том лидер байсан хариулагч бөгөөд зохиолч 40-од онд байсан. 40-од онд 7 жил шоронд орсон мөртлөө гол лидер 2 ч удаа шоронд орсон байдаг шүү дээ. байсан. Тэгээд ингээд 30, 40, 50, 60, 80 он хүртэл бол 50 жил босоо байхгүй юу? Яг үнэ. Тий. Зүгээр том зохиолч гарч ирдэг тэр бол сайндаа нэг 10 жилийн үзэгдэл мэгтал байдаг байхгүй юу? Тий. Сайндаа 20 жил. Гэтэл 50 жил одоо нэг улсын театрын дайснаа донгоч гэдэг бол том юм шүү дээ. Хэр оргийн хүмүүст байх юм шиг л дээ. 2 удаа шоронд орсон хэлмэдэл гэдэг ястай жинхэнэ үр царай. Би одоо энэ нийгмийн аюулаас хамгаалахын яамны яг багшийн тэр хэлмэдлийн архивыг бүгдийг үзсэн хүн шүү дээ. Тэгээд тэрийг харж байхад бол нүдний нулимс гармаар 10 гэрийн уншинд тэр хоцгол залуучдын эвлэлд ашир 13-4 настай хүүхд ирсэн жоохон хүүхд. Тэгээ тэр үед намын өөрийн хурал дээр орж намын гишүүнийг шөмжилж байгаа шүү дээ. Эвлэлтийг гишүүн жоохон хүүхд. Зад шөмжлээ. Нөгөө үний юм хэлж байгаа юм яаж чадахгүй. Тэгж байтал эвлийн төв орооны том хурал энэ болох гээд аймаг сумаас 2 хүн төлөөлөгч сонгогдоход хаширыг сонгоод наашны явуулж байгаа байхгүй юу? Нэг хүнтэй хоёулаа. Хэдэн настайсан бахад 15 тал байхгүй юу жоохон хот. Нэг хурал мурал дуусчаад жоохон хүрээний байдлыг үзээд явна гэдэг одоо зах дээрээс юм асуулуулад мөрөө хөтөлсөн нутгийнхаа хүмүүстэй явж байсан чинь тэр эвлийн дөөрөний Жаданбаа гэдэг хүн хаширтаа таарч байгаа. За. Нөгөө нэг өглөөдсэн хүүхдээ явж чи гээд нөгөө тэгч намдгээд удаад тэгээ шууд асууж байгаа. Чи одоо яах гэж? Би одоо нутаг уцах гэж. Чи дүүний чанд санал үлээ. Чи энд сургууль сур. За. Хүрээнд нэгдүгээр сургуульд ор. Тэгсэн чинь маань тгийгээд. За. Нөгөө буцах гэжсэн чинь хамт явж байсан хүндээ морой солбордож өгчөөд үлдчихэж байгаа шүү дээ. Тим зоригт. Тэгээд шийдвэрийг газар дээр нь гаргаж чадчихсан тий. Тэр жоохон хөвт бий таасан байхгүй. Тэгээд энэ сургуульд сураад байж хөтөл нэг хойш Герман руу, Франц руу гайхан хүмүүс явуулах болоод. Тэгээд Герман руу нэг хэдэн хүүхдээ 20 хэдэн хүүхдээ явуулах болоод нэр гарсан чинь яриа гарч. За. Дандаа бүрээдүүд байна. Яг хэл устан жоохон тэдэр байхгүй юу? За. Тэгээд дандаа ягаад халах хүн байж болдог. Нэг хоёр дахь ярианд дандаа хүрээний хүүхдүүд байж байгаа. Хөдөөнийх нь ягаад байж болдог. Тий. Гэтэл дахиад нөгөө тэр улсууд дотор нэг намдаг багш явж лээсэн. Тэр толгойд нь байж байгаа. Үгүй нөгөө нэг өөр хангаана гэрүү шар хүүхд чинь хөдөөнийх халах бол халах. Яг болзолтонд харж байгаас. Харж байна. Тэрийг дуудаж энд оруулъя гэдэг оруулаад явж байгаа. Сүүлд одоо та намдаг багшийн ямар хуу зохиол төрөл гаргав? Би намдгийн багшийн одоо намтар зохиол гэдэг нэг том судалгааны юм хийж энэ нэлээд бас цаг хугацаа хэрэгтэй. Тэгээд би бас дотроо нэг юм бодоод байгаа намдаг багшийн тухай зөвхөн зохиол бас байж болох юм аа. Гэт нэг армаа эхэлсэн явж байгаа. Хүрлэх битээр ажил дээрээс нь гараад одоо энэ саруул хөдөлгөөний төвийн дотор байдаг энэ уран гоёл гээд гоё юм бас үндэсний хувцсны салон байт юм байна. Тэгээ эндээс хүрлэх маань тэр гоё Монгол цамц захиалцсан байсан. Тэрийг авч явах шиг байна. Энийг аваад эндээсээ бас гэрлэн явна да. Сайн байна уу? За яаж цамц болчих жоох. Болчлоо. За. Ер нь энд байх хувцас хэлэгдэв юм та. Тэ энэ уран гоёл гээд энэ Монгол үндэсний хувцас гэдэг ийм салон үйлдвэртэй. За ингээ манай гэрлээ. За тийм хэдүүлээ гэрлэг байя да. Цамцаа одоо эндээс авчих юм байна те. За. Саяхан зур сургадуулсан буураа сэлгэсэн байна шүү дээ те. Тийш очиод удааг байгаа юу та? Удааг байна тий. Удааг байна. Тэгээд сонин юм та манайх зайсанд байсан гэр оролт.
Тийм үү. Зайсангийн амны одоо зүүн талын ингэс манайх байлаа. Тэгээд тэнд байхдаа би одоо хантайгаа танилцсаж анхны хүүхэд маань тэнд гарч анхны хөрөм нараа одоо тэнд байхдаа хийж. За маань нэвтрүүлэг үргэлжилж байна. Бид явсаар байгаад хүрлээхийнхаа гэрт ирлээ. Өнөөдөр бас нэлээдгүй ажил өдөр амжууллаа шүү, тийм ээ. Ажлуудаа амжуулаад дуусгаад тэгээ одоо ямар ч байсан гэрт нь ирээд сууж байна. Одоо энэ би ямар зүйлээс яриагаа одоо эхлэе гэж бодож байна гэвэл мэдээж одоо хүрлээхийнхаа нутаг ус. Ижиа тийм ээ. Ах トゥ төрөл төрөсөд гэх мэтчлэн энэ зүйлсээ одоо хоёлын сайхан гэрт ирсэн юм чинь. Илүү сайхан үзэгчтэй дэлгэрүүлж яриё гэж бодож байна. Өөргөө нутаг тэгэхээр ч одоо дийч мэдэрч байна. Нулимс сарын шүү дээр ямар гайхамшигтай тийм татах хүчтэй юм байдгийг одоо мэдэхгүй. Би бол Гууртай аймгийн Төвөрг сум төрсөн хүн. Яг Шарган говийн одоо баруун язах Шарган говь сүүлдээ яг миний төрсөн газар бол Шарган сум Төвөрг сум хоёрын зааг дээр өвөөгрийн гол гээд говийн донд бяцхан баян бүрт байгаа юм. Ус ургамалтай байхгүй. Тэнд би төрсөн. Тэгээд тэнд нэг 2 овоо байна. Их овоо гэдэг. Архан талд нэг божин бор жоохон толгой дээр хүүхдийн овоо гэдэг байна. Яг хүүхдийн овооны урд мөрөсгт нь би төрсөн. Миний төрснөөс жоохон ураг шагаад жаахан буудлаа гэж нэг 200 м явах нь уу тийм газар миний аав төрсөн. Тийм гоё газар л да. Тэгээд бид нар нутагсаа бодож явахдаа их хөвзий ядар ерөөсөө тэр байгалийн өгдөх юм бол тэнд л байна. Өөрөөр хэлбэл яг миний төрсэн газраас ингээ хоошоогоо харахаар бол сутаа харихны зулаа харагдана. Тэгээд наан дарвийн нуруу, тэгээд нэг алдас нэг хантаашгийн нуруу, тэгээд хараа заргын нуруу, бурхан юу буурлаа хархан, очроо хархан, цагаан хархан гэдэг ингээ эргэн тойрон хайрах тодорхой. Тэгээд боддоо шүү дээ энэ сайхан байгаль донд төрсэн хүн яагаад шүлгөчихгүй байх вэ? Энэ хайрхан уулуудаар ингээ хан ширлээд алдарт одоо 33% манлаа Шарган говьд төрөөд тэгээд тэр бяцхан баян бүрдэд нь хүүхдээ явааны дэргэд тэгсэн тэгээ би эцэгхээсээ бол аруулаа. Миний дээр Жанцсан орлоо гэж одоо миний дөрсөн ганц ахта дараа 8 дүүтэй юм л хүн. Тэгээд яа маань одоо 10 хүүхдийг өсгөөлөдий болгосон доо. Ижи аав нь бол одоо нутаг уснаа юу хийдэг юм бэ? Хоёулаа болоо тэр төрөсөн юм уу? Уугуул. Тий. Тэгээ аав маань одоо тэр үед бол техникийн том өндөр мэдрэмжтэй тийм мэрэгчлээ юм хүн байсан. Бага юм одоо анхны мотоцикл унаад очиж шээтэй тэгээ нөгөө дизель мотор саадаг. Одоо хотод тэр дизель моторын курс мөс төгссөн. Тий. Тийм хүмүүс ээж бол одоо Шарган сумыг байгуулгахдаа машин станц гэдэг ингээ байгуулагдаад нэг өөрөөс илгэсэн юм билээ л дээ. Тэнд бол одоо барилгын бригадын дарга марга байсан. Барилгач хүн байсан. Сүүлдээ бол бас өөр олон ажил хийсэн л дээ. Тэгээ аав ээжээр маань одоо яг төрөсөн явуул. Би яг аав ээжийнхээ яг төрсөн юм л хөвзөө ята хүмүүс юм да. Одоо ах トゥ аруул ер нь бүгдээрээ хот сөрөн бараадсан маань унтдаг уснаа ер нь бас үлдэж бөөрэ мансан хүмүүс бий байна. Одоо бүгд ороод ирсэн наашгаа. Тэгээд яг биднийг намайг чинь одоо 6 дугаар анги төгсөх жилэл наашаа орж ирсэн дээ. Тийм. Тэгээ аав маань одоо моторын курс дахиж суух гэж 6 сарын курст суух гэж хот руу орж ирсэн байна л да. Тэгтээ гэрээ нүүлгээд бүх хүүхдүүдэд тэр ачаана машин дээр очиж дахиад ороод ирж шít. Өөр бодолтой орж ирж байна тийм ээ. Өөр энд суурьчих бодолтой. Тэгж л одоо хот руу орж ирсэн. Манай ээжийн талынхан бол тэр үед бүгд хот руу ороод ирсэн. Аавын талынхан бол бүгд нутагтай байгаа өгнө. бол одоо оны 2 шигэхээс хойлохна. Аавын одоо төрсөн хичээсэн гарсан хүүхдүүд дандаа одоо мундаг бүхтэх. Тийм сайхан биерхүү тийм эцэн асуудалтай тийм асуудал одоо ч гэсэн байна. Шарган говийн хамгийн олон тийм хариулж байгаа асуудал дээр байна шүү дээ. Тэгээ аав маань одоо тэр өөрийнхөө төрсөн автосаа бараада тэндээ байвал байж ах шүү дээ. Тэгээд их холыг зорж наашаа руу орж ирсэн мундаг тийм. Тэгээд 6 дугаар ангийн хүүхдүүд надад бол аав маань ярьж ирсэн. Юу гэж ярьж ирсэн бэ гэхээр
Сумын төв гэж байгаа. Та нар бол сумын төвийн хүүхдүүд гэж байгаа. За. Яг хөдөө гараад мал маллахаар таарч чадахгүй. Бараг үнний ихтэй. Сумын төв дээр бол таарт ажил олдохгүй. Та нар хичээсэн ч гэсэн одоо энэ олон хүүхдүүдээс нэг нь дээд сургууль орно. Бусд нь орохгүй. Тийм бичигдээгүй ер нь тийм хууль байсан. Тэр үед нэг айлын хүүхд нэг нь сургууль явж дараагийн өдөр нь оруулах ямар сургуультай байсан. Тэрийг хэлж байгаа юм. Тэгээд одоо аав нэг хот барааднаа одоо үйлдвэр комбинат гэж байдаг. Одоо тийнд ажил хийж болно. Завшаангаар бол та нар бүгдээрээ ихтэй сургууль сурч болно. Тэгээд одоо яах вэ? Ер нь боломж ирэл хийж наашаа шилжсэн байх нь тийм ээ. Тийм тэгэл одоо аав маань одоо зөв байж одоо миний 10 хүүхдээс одоо нэг нь одоо хамгийн отхон нь бол багадаа үед болцсон. Бус нь бүгд дэс сургууль төгслөө шүү дээ. Эсвэл 8 бол одоо манай ах бол нөгөө дөрүүдээ 7 дугаар төгсөн наашаа ирээд жолооч болцсон. Тэр маань дээр сургууль сураагүй. Надаас хойшх нь бол тэгээд бүгд сургууль төгслөө. Аав маань бас нэгэн хүсэл биелгэж шүү дээ. Тийм шүү дээ. Тийм бас бодож зорж наашаа хүүхдүүд авч ирж байгаа. Сумандаа байх юм бол миний хүүхдүүд нэг нь л ийм одоо дээд боловсрол эзэмших боломжтой байна гэж хараад тэгээ нааш шилжсэн байна. Би тэгээ бодод шүү дээ. Ер нь эцэг хүний аав хүн бол хүүхдүүдийнхээ талаар төлөө бол дэндүү холыг бодож байна. Тийм учраас эцэг ялангуяа аавынхаа үгийг цөөхөн үгэлэн шүү дээ бид нар чинь бол тэр маш их ухаантай тогтоож задлж баяжуулж их ойлгож явах хэрэгтэй байж одоо хүүхдүүдэд хэлдэг шүү дээ. За ээжийн үг бол тэртээ түрүү шууд зүрхэнд хүрч шүү дээ. Өдөр тутмын хэлээ явж байна. Аав бол сард 2 үг хэлж магадгүй шүү дээ. Алт шиг 2 үг хэлээ шүү дээ. Тэрийг чихний гадуур өнгөрөх гэж болохгүй байхгүй. Одоо таны дүүнэр ер нь алав одоо ажил хаагур байна. За манай дүүнс ер нь гайгүй сайн явж байгаа шүү гэн. Манайхан дотроос ч одоо миний дараагийн дүү байгалмаа гэж анагаахын сургуульд өссөн их хэмж. Сүүлдээ ардын эмнэлгээр их дагалсан Польшид 80-аад оны сүүлчээр Польшд очсон одоо хүртэл амьдарч байна. Ардын эмнэлгээр. Тэр дүү маань Москвад бол анагаах ухааны доктор зэрэг хамгаалсан эрдэмтэн болсон. Түүнээс өмнө би 97 онд би хэлэлцгийн ухааны доктор зэрэг хамгаалж байсан. Тэгэлгүй. Одоо ээжийн нас өдөр хэд цаг болсон уу аа? Ээж маань одоо 90 нас хүрч байна энэ жил. Би сайхан. Аав маань харцсангүй ихэртэй. Одоо 52 настай да. 74 онд өөд болж ирсэн. Тэгээд тэр үед бол би бас аавыгаас наслаа л гэж бас бодож ирсэн шүү. Бид л одоо эрг харахад хүүхэд байхгүй юм чинь. 52 нас гэдэг бол эр хүний 52, 50 нас, 40 нас гэдэг бол ид. Одоо нэг атан тэмээ нэг жингийн атан тэмээ нэг жагсаж байгаа. Хачин гоёнос байхгүй. Тэгээ арамсдаг шүү дээ. Тэгээ эргээд түрүү чимний ярьсан ах дүүнэрийнхээ дунд нутагтай байсан бол маань өнөөдөр байж ах юм гэж боддог шүү дээ. Бичгийн одоо энэ суу бэлэг ер нь одоо аль талаасаа бас батна юм бэ? Аав ээжийн талаас уу цэвэр таны эсвэл сонирхол ер нь хар багасаа та бичдэг байв. Ер нь яруу найраг хэрэг дуртай хөвгт байв. Тэр бол шууд ээж талаасаа гэж хэлж болно. Манай аавын ахын бол одоо аймгийн цолтой олон улсууд манай аавын одоо эгчийн амгийн том бүх ванчиг гэж хүн байна. Одоо ч байна л да. Гавьяад нэгдэлчин цол өрсөн дэн сайхан хүн байна. Гавьяад малчин болсон. Тэгтэл ванчиг ах бол сунта 12 төрүүлсэн шүү дээ. За. Барилна. Тэг нэг удаа аймаг дээр ирээд барилдаад начин болцсон та гэж яваагүй. Тэгээ би ахтаа ярь сууж байгаад бид нар байлгаа том ахал гэдэг юм л да. Гэхдээ та чинь одоо улсад барилдвал улсын сул авчаар аймаг барилдвал аймаг төрүүлчихээр байсан. Яагаад явдаггүй юм гэж. Тэгсэн над руу нэг айхтар ингээ харж ийн. Өрлөө. Намаа явахаар манай сумынхаа яах вэ? Наадам яах вэ? Сумын заашгүй шиг бодчих юм байна шүү дээ. Яг хэрэг би байхгүй бол сумын наадам нэг удаартай болно гэдэг. Өөрөөр сумын наадамдаа илүү их хайртай ач холбогдол өгöd нь шүү дээ. Тийм сайхан хүмүүс байж. Тэгээд ээж талынхан бол дандаа зураач. Мундаг улсууд. Сэхэтэн мундаг улсууд байсан. Тэгээд ээжийн талаасаа бол би энэ одоо ухааны явар
талын юм явсан болов уу гэж ингэж боддгийг. Тий. Энэ газар бол бид нутагчсан газарт бол одоо би хантайгаа анх танилцсан. Тий. Анхны хүүхэд маань одоо энд төрсөн, энд хурмаа хийж байсан. Энд байхдаа одоо дээд сургуульд орсон. Очротын дашвар одоо гомжмэнд эдэргээл одоо бид эдэн сайхан найзууд энэ тухай би жоохон дэлгэрэнгүй ярина. Сүрягийн болноос гэж байсан шүү дээ. Дэрүүний их хэмж давуу дарчин цогт гэж олон бидний найзууд шүлэгчтэй нэг гарын 12-ийн нэг. зөв. Тэдний хар орон тэгээ манайхаар нэг тойроод бидэрч ингээл шүлгээ уушаа шүү дээ. Яг тэр зайсангийн аманд би ихний ханхад харсан. Бид ингээл орой одоос шүлэг уушин гэсэн чинь нэг өдөр нэг юм вакцин дээр оюутан гэдэг нэг юм алга нүттэй нэг охин ирээд баярлалаа. тэгээд сонин бүр орой өдөр чинь шөнжин шүлэг уншин шүү дээ. Орой одтой байхад ингээд доош уруудаад явсан чинь тэр үед алхах шүү дээ. Тэгээд ягаад ч юм одоо эрдэнэ намаар суугаад доошоо буусан. Ягаад ч тэгээд нэг бүдрсэн тэгээд нэг арай унагаагүй төссөн. За бас нэг амьдралын юм шиг юм байж магадгүй юм байна. Бас нэг тийм мессеж өгч шүү дээ. Тохио өгч шүү дээ. За үзэгчтэй би бас хөргийнхаа ихнэрийг танилцуулъя гэж бодож байна. Эрдэнэгч маань те. Одоо яг тантай танилцсан тухайгаар яриад сууж ил дээр те. Манай эрдэнэгч манаас айлгууртгүй яаж юу туулж мөрлөө тэр тухайгаас жоохон яриадгүй. За баярлалаа. Би өөрөө Хинтээ аймгийн хүн. Хинтээ аймгийн Өндөрхөн хотод төрсөн. Тэгээ аав юм бол манай ээж аав бол Хинтээ аймгийн Жаргалтан сумын хүмүүс. Тэгээд одоо би Хинтээ аймгийн Жаргалтан сумын хүн гэж авдаг. Зөв. Багшийн сургуулийн Монгол уран зохиолын анги төгссөн. Тэр чинь нэг ижил мэрэгчлээ. Тийм байна. Тэгж яваад очсон байх юм шүү дээ. Би шүлэг уншдаг байсан. Шүлэг уншиж байгааг би анх бас харсан. Та бас бичгүй үрдэнэ. Хүүхд байхдаа жоохон бичгэлээс л та байхдаа. Тэгээ одоо ийм том яам нэгт дарагдаад байсан. Жоо сүрэнд дарагдаад байж бичээ болцсон юм байна. Дагдсан шүү гэхгүй. Тэгээ би энэ их шүлэг уншдаг. Би их шүлэг уншдаг. Угаасаа би дунд сурвалд байхдаа нэг сургуулийнхаа концертыг хөтлөн уран уншигч бүжиглэн Нүүл авьяас гэсэн шүү дээ. Тэ? Үнэхээр надад дарагдсан. Праймын Пёдрын юу лээ? Соёлын ордонд бүжигчнэр орох гэж байсан. Аймгийн соёлын ордон гэж байсан. Тий. 10 дугаар ангид төгсөд манай аав гэсэн миний хүү болохгүй бол соёлын ордонд бүжигчин болол үлдчихгүй сургууль явж. Пёдрын бүлэгмийн төлөлийн дарга байсан. Зөвлөлийн дарга марга байж. Би нэг зураг харсан чинь сэтгүүлдээ гарсан зураг энэ нөгөө хин дараафарт гэж яддаг шиг юу лээ? Дорж улам байдаг тийм. Тэр чинь Пенрийн байгууллагын төв зүйлийн дарга дорж улам гэж байсан. Тэнд нөгөө залгамжлж урдч улганд ирээд 1975 он. Тэгээд тэнд би арабт очсон. Тэр олон аймгийн төлөөлөгч бас газрын шилдэгүүд л байгаа шүү дээ. Тэгээд би бас өдөөнөөс ирсэн хүүхэдт чинь тэнд бас шилэгдээд очиод арабт өчлээсэн. Гөрөөсөлтөө ягаад бас концерт мөнчөөс бас нэлийн хөтлсөн шүү бас. Үлдэрснээс соёлын төв ордонд чинь дандгаа найруулж исэн нөгөө харшаа явах гэж байлаа. Залуучуудын тийм бол тэрийг гөөрэ мөрөтэй хамт хөтлөж л бас. Тэрээс үлдээ болсон доо хөвгт мөхт гаргаал тэгэл өвгөн уран бүтээл хөөгөл би тэгэл энэ гэрт нэг л уран бүтээл хөөгөл. Тий, нөгөө нэг бас миний багнаас чих аяллаа багнаас байсан л да. Би өндөр хаан төрөөд Бэрхэн уурхай одоо Хинтээ аймгийн Бэрхэн уурхай гэдэг Бэрх тосгон гэж байдаг. Тий, жаншны уурхай. Тэнд манай ээж аваа хоёр ажилдаг. Тэгэл ерөөсө төрөөл нэг сартай Бэрхэн уурхайд очсон байна. Тэгээд тэнд 12 нас хүртлээр Бэрхэн уурхайд байсан. Тэсээ тэнд хэлд орж хөлд орж тэнд стай бүлгэж тэр жаншин дээр л хүн болсон шүү дээ. Тийм байна. Тэгээд дараа нь Цэнгэр мандал сумын уурхай, Модтын уурхай гэж байсан. Модтын цагаан туулны уурхай гэж. Тэнд дунд сургуульд ирээд 5 дугаар ангида. Тэгээд Цэнгэр мандалд ирээд тэнд чи бүр үлэмийн зөвлийн дарга сүлд нь эвлийн өөрийн дагчлуу баахан дарга ингэж аман танилцаад нэг түшиж буугаад тэгээд л хэдэн настай хүүхдүүд байсан байх вэ? Оюутан байсан. Оюутан. Би ч 20-тай. Ажилд орсон да. Тий. Хүрлээ тэгэхэд активд ажилд орсон тий. Тэгэхээр би 20-тай хүрлээ шинжлэх ухааны активд хэлцгөөлийн хүрлэнд ажилд орсон. Тэгээ баахан нөгөө яруу найрагч цугладаг. Тэгээд тэнд очиод энэ уулын хамт маань одоо найз хүлээ юм найз тэр юм тэнд очиод бид нар чинь чүлэг яруу найраг уншиж байгаа байхгүй юу? Чанга дугаар дуудах уу тэр үед? Тийм шүү дээ. Бүр ингэ
Тэд нар бүр ингээл босч ирж байгаа л хэвээр нэр ингээл дэвтрээ харж байгаа, зарим дэвтрээ харна, зарим нь аягүй мундаг цээжилсэн биз. Нэг нь сайхан зүйлийг өчгөд бол нийтээрээ баярлалтай байлаа үе. Тийм. Тэндээ өмнөөс ингэж хэлэх гэж байгаа. Тэгэл энд чинь бид нар чинь дээшээ доошоо энэ чинь одоо тэр үед чинь ямар такси автобус гэж байнгын байсан биш. Явган алхаа шүлэг уншаал тий. Чангийн гэрэл бүгдээр шүлэг мүлэг уншаал хөөгж байгаа чангийн гэрлийн дор таксол биш шүү дээ. Тий. Тэгэл хүрлээтэй танилцсаны дараа хүрлээ надаа багийн лавсрангоо нөгөө энийг надад нэг хэлдэг гэж илээ. Нөгөө шар талын цэцгийг тоолон инээж шалбарсан нүцгэн хөлөө тэр инээ дээр бодгсон. Хаяа агуу хэлж байгаа шүү. Сарн нарны донд ганцаараа сайхан чимэний сар жилийн борон салхин амтсан жолооны бичээс минь хэмжээшгүй их астай төрсөн хүний бицэн алдраа хингэгчийн тоноор наран онгож яваа гэл энийг бас ямар гоё хэлээ. Ямар хингэгчийн тоноор наран онгож яваа нэр болж ийн өглөө өөрхөд татаж шүү. Тэгэл одоо тэр шандын талент болсон үеийн хэдээд ингэрийг шанагаараа шалж тоглосон шар талын зэцгийг тоолон гэж шалуулсан нүцгэн тэр инээ дээр бодсон гэх юм. Энэ чөлгийний хойш тэгэхээр уяраалцсан ямар уяраалцсан нэ тэгэл тэгээд яруу нар битрийг алуулсан шүү бас. Манай эхнэр бол айлын өргөмөл ганцхан. Би бол одоо аруула өссөн одоо борог амьдралын хүн байдаг. Манай хүн болохоор одоо 48 жилээс доош ихрий жүзээг гурилдаа бол жүзээг шахуу айлын танк хүн байдаг. Тэгээд тэрийг мэдчихээд одоо яандаа л гэж бодож байлаа шүү дээ. Тэгээ яхаа би 3 эгчтэй л дээ. Төрсөн 3 эгчтэй. Тэгээд намайг миний төрсөн эгчтэй өрүүлсэн байхгүй юу. Тэгээд эгч нар маань байдаг. Тэгээ. Одоо ах トゥ нар бас бүгдээрээ хотод байна уу тийм. Өөртөө ч одоо танилцаад 41 жил болоод яг ирлээд одоо 20 хийснээр 40 жил болж. Хөөх ямар гоё. Гэтэ бас энэ жилийн баярын мэнд хүргэе. 81 он шүү дээ. Тий, 40 санаад байна уу 40 жил болж байна. Тэгээ одоо би бас дотроо бодоод энэ нэвтрүүлгээс надад би баярлж байна л да. Ийм сайхан одоо олон сайхан Монголын сайхан ард түмний хайр хүндлийг хүлээсэн сайхан хүмүүсийн гэр орноор орж айлжилж бас ингэж олон түүхийг танилцуулдаг сайхан нэвтрүүлэг. Тэгээд 10 сарын 17-нд бүтээрийн яг 20-ын ой болох гэж байгаа байхгүй 40 жилээ. Зохиолч, яруу найрагч хүмүүсийн гэргийн нэр чи бүгдээрээ нэг гоё шүлэгтэй байдаг шүү дээ, тийм. Мэдээж та тань зориулсан зөндөө олон бүтээлүүд байдаг байлгүй дээ, тийм. Таас одоо яг 40 жилийн ой дохиож байгаа юм байна. Том утгагүй одоос одоо хормай хийснийхэн ой болох юм байна, тийм. Тэр сайхан зориулж исэн шүлэгнүүд нь цэжний хурднаас бол усны дуудаад чий гэж хүсэж байгаа. Жишээлбэл тэр амин нүдэн гэдэг дуу шүү дээ. Амар жаргалын дуулдаг. Оо тий, аз жаргалын амин гурван нүдэн толгойн санаад формулсан. Тий. Гэт. Тэр бол шилэл тэгсэн сонголтууд байна. Тэрс сүүлд нөгөө хашин шавьяхан ашиглаад энэ толгойн сан формулсаад байдаг ямар том нүдтэй хөөхөн байдаг. Ажиг хөшөөнүүдтэй. Нэг сэт болцсон юм. Нэг нойрон сэт болцсон юм. Хөшөөнүүдтэй хүн бах эдэр гэж тийм нэрээ гарцсан. Энэ хатан дуу үедээ одоо вич яг дууны яруу найрч юм тэгээд нүд төмсгэж хараа. нүд төмсгэж хараа. Үнэн дуулдаг. Тийм үнэн дуулдаг тийм. Тийм гоо сосрон гооч болсон дуу. Тийм миний одоо шилгүүдийг өсгөдөр эрдэнэ гэдэг үг нь нэлийн орсон байдаг шүү. Цаанаас энэ хөрчил болж байгаа шүү дээ. Тийм биш тийм. Улаанбаатар сан дээр нэлээ их төвлөгчсэн да. Сайхан шахавдашгүй сарангоо чамда сар жилээр л ахин дурлах юмсан зурсын өнгөрөх энхэн насны чөлөөнд зурдын биш үрдийн амраг байда гэд. Тийм. Энэ их гоё юм санагддаг юм одоо. Би тэр чинь ингэж бодсон шүү дээ. Ер нь нэг хүн ингээд хоёулахна хорвоо хоёулахна туулах бол гайхамшигтай. Нөгөө талаас уултгартай байж магадгүй. Магадгүй. Тэгэхээр яагаад гэрвэл салдیں۔ Яагаад гэрвэл салдгүй юм бэ гэдгийг би ингээд бодоод тэр дуугаар уран сайхны юмд тайлж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь хүн бол ингээд өглөө болгон босоод эхнэрийнхээ сайн юм олж харж байгаа хэрэгтэй. Дахин дурлаж явах хэрэгтэй. Тэгэхээр одоо ингээд өөр хүн дурлах уу, эхнэртэй мянган удаа дурлах уу гэдэг чинь бол тэр хүний өөрийн дотоод ирсэн юм байж харах юм зүрх шүү дээ. Тэгэхээр анхны одоо харц анхны тэр хайр сэтгэл бол тэрүүгээр насыг барна гэж байхгүй юм л да. Тийм учраас ингээд биеийнхээ сайхныг
сайхан шахуудшгүй сарангуйжамдан сар жилээр ахин дурлгасан зурсгийн өнгөрөх энэхэн насны жилөөнд зуурдын биш үрдийн ямаргүй та гэж ингэж хэлж байгаа. Энийг уг нь ингээд хүмүүс задлаад ойлгох хэрэгтэй байхгүй тий. Нэрээд би одоо ингээд биенийг одоо хамгийн сайн ингээд одоо эцэг барагдшгүй тийм сайхны уурхай байж штеп. Тэр уурхай нээсэр байгаад тэгэл одоо ертөнцийн ямар явахд бол хангалттай уцаа байж байгаа. Тэр үднээс ер нь бидний дуу бол заавал нэг хүн нэг юм хэлсэн юм байгаа шүү дээ. Монголын энэ хамгийн гайхамшигтай үдээ ундааны соёл. Энэ амны үеийнтэй малын хэсэг үе байх юм да. Одоо үндэсний хоол юу байд? Гоё шүү. Сонирхолтой үү те? Тэгдэггүй байх одоо. Монголоор л байвал тэгээд. За хоол болсон байна сайхан. Өөхтэй хүн шиг. Чудаа. За орон зог гайхалтай байлаа гоё л ярьдаг чинь. За баярлалаа. Тий. За тэгээд одоо мэдээж нөгөө маань нэвтрүүлгийн манай гол онцлог байдаг шүү дээ. Нэрсэн айлаа гоё танилцуулдаг тий. Тэгэхээр одоо бас би хөрлөөхийнхаа гоё гэрийг танилцуулъя. Надад бол амар таалагдж байна. Орон зай, зохион байгуулалт, тэр өнгө айс тий. Бүх юм амар гоё таалагдж байгаа. Байранд ороод удаагүйгээд би нөгөө хөрлөөхөөс өдөр сонсцсон байхгүй. Тэр энэ байрны сонголт бараг эрдэнэ гэж авах тий. Тий. За ийшээ галтгаа. Тийм одоо миний гол орон зай. Тий. Энэ байрыг авахт ингээд захиалга авдаг юм байна л да. Тэгээ гал тохойг бол олон янзын вариантаар хийж болох байсан. Тэгээ алийг ч аваагүй манай эрдэнэ өөрийн сонголтоор манай Баянзул манай доктор хонгорзул ийм байна гэж өөртөө зургийг гаргаа хийсэн. Тэгээ хүмүүс их л таалагдаад байх шиг байгаа шүү дээ. Тий. За баярлалаа тий. Одоо яг сүүлийн үеийн одоо хэлбэр загвар бас нэг иймэрхүү болж тий. Тэгээ ерөнхийдөө бас нэг тийм хөнгөн маягаар минимал тиймэрхүү тий. Зүүсгэл гэдэг үг. Зүүсгэл тий. Манай хүү 2000 оны тэр GSI салбарын импакт хагас салбарын 2020 оны нэг захирал болсон. Тэргүүн бэлтгэдэг ерөнхийлөгч болсон. Тийм ерөнхийлөгчд юм билээ. Тэгээд ийм зүүсгэлийн дараа нь өгдөг юм билээ өөрт нь. Тийм үлддэг. Тэгээд нэг өдөр бүрийн тоглож байна. Манай гахын тоглондоо. Жохон тоглох. Тий. Жохон бас тоглоно. Тэгээд нэг дооны яруу найрчсан би сая дон гин тэгээд. Энэ одоо Витерийн амралтын мастер унтлах нэр байна да. Цаашаага 0 юм тий. Ишиг анаалтай тий. Хувцсны өрөөтэй. Өөрөөр цаашаа нөлтөө за яах вэ? За хоёш орчихгүй юу? Тийм шүү дээ. Иш гоё шүү дээ. Одоо ингээд дээлнүүд маань одоо жиг энэгээр игэнсэн гэж. Тий одоо миний хувцсны энэ талдаа эхнэрээ хувцсаараа олон байна да ишиг. Витерийн дээлмэл ишиг байх шиг байна. Одоо нэрээ ингээд бас дээд үеийнхаа хүмүүсийг дөөрэж нэрээ дээл хувцс өмсдөг болоо гэж одоо. Энэ яхаа Оо энэ өстэй яа. Наад чи өнд бол энэ бас дүүш мөшин хамгийн тохиромжтой. Тийм хаяа ишиг бас мос ягаад хэвтнэ бас. Энэ бол хамгийн гоё. За одоо гоё хөрлөөхөд дээлийг хэдүүлээд хоолой. Яг хэдэн дээлтэй байна. Одоо би шилбэн дээл байл идэл байна л та ингээл. Би одоо нийтдээ нэг 30 гаруй дээл өмссөн юм байна лээ. Тэгээд өмссөн дээлүүдээ ингээд ах トゥ нэрт хөдөөд явуулчихдээ. За бас уу. Өмсөж байгаа явуулаад одоо байгаа нэг жоохон нэг банк өмсөж байхгүй маа. Гэхдээ бол би аль болохоор л одоо Монгол утсан өмсөж болжил өгөл Монгол дээлтэй явдаг. Зарим хүмүүс ямар санагддаг юм сайн мэдэхгүй. Тий. Каллиграф. За. Ватнумрын зурсан каллиграф энэ цаадах нь бол миний бичсэн юу хайку шүлэг. Хайку. Тий. Энэ шиг одоо намаршна гэдэг үгээр дийчтэй. Ватнумр маань каллиграфийн одоо хаан байсан хүн. Яг надад зориулж энэ техникийг бий болгосон. Шинээр. За. Одоо энэ бас нэг каллиграф байна. Энэ бас Ватнумрын байгаа. Ерөөсөө тэр юу ч ингэ сонь штэ. Хайку шүлэг бол ерөөсөө нэг акшны шүлэг. Одоо каллиграф хийж байгаа юм шиг л. Яг л. Тий. Ишээд энэ агуулга гэдэг үгээр ингэ хийчих штэ. Явуул гэдгээр.
Тэгээ би одоо Монголд хайку шүлгээ дэлгэрүүлэх гэж бас нэлээд үзэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ чинь 17 үе шүлэг, 3 мөртөө эхнийг нь 5 үетэй, дундлынх нь бол ондоо хэлсэн байгаад гэж. Тэгээд дараагийнх нь 5 үетэй 15 үе. Тэр нь За одоо ингээд хин блэ? Одоо нэрээ хэлнэ шүү дээ. Гомар гэдэг юм уу? Гомар. Хэдэн настай лээ? 3 настай. 3 настай. За одоо дуулах шүлэг унших уу? Доо. За ингээд гомар охин дуулаа. Баяргийн. За дуулаа. $1 Өвөн тоглоход ашиг дуул. Өвөн ингэ тоглоё. За. ямар дуу вэ? ABC гэдэг болчихсон. За ABC. ABC гэдэг. За тийм. За. За энэ одоо миний Деважингийн Деважингийн хоригдл гэдэг байгаа ч одоо энэ л хоригдоод байгаа юм шүү дээ. Ер нь одоо дууны шүлэг сүүлийн үед ер нь захиалга одоо ер нь зарлагыг хэрж гин үү? баян тасрахгүй шүү дээ. Тасрахгүй. Тасрахгүй тий. Тэгээ өөрөө санаачлаараа бас үчиндээ нэг одоо юу гэх юм бэ? Тэгээд ер нь бид нар чинь зүгээр нэг хорхоозоод юм бичээд байхгүй маа нэг одоо бас нэг өдийн насанд үдсэн арсан юм маа ингээ бодоход хилчмар юмнууд гарч ирээд байдаг юм байна. Дараа үед одоо бараг захиас байхтаа. Одоо тэр жишээлбэл дашуулар бол одоо 18 настай тэр хүндрэлт нийлэх үггээл тэр шүлгээ бичиж штэ. Тийм сэтгэж штэ. Тэгээ тийм байдлаар бол ингээд тэр дууны уран бүтээл эдэрлэх орох юм да. Миний бодлоор бол дуу гэдэг хүний сэтгэл хамгийн дөцсөн байхгүй. Хамгийн дөцсөн. Энэ дөцсөн байх шал хэрэгтэй шүү дээ. Хүний сэтгэл. Нөгөө талаасаа бол уран бүтээл бол дуунд их шингэжүүлээд юм байна. Одоо ингээ харалтаа хэдэн ардын дуул байж байгаа шүү дээ. Зохиогч нь мартагдсан гэдэг дуул. Тэрүүний цаанаа философи нь байж байна. Тийм учраас энэ дууны урлагийг бол хэрийн дийтэл хэрэгтэй гэж бодож байгаа. Тийм үсэл луурын тэгэл өөрсдөө бодол санал юмнуудыг л тэнд шингээ хэл үсэх юм да. Дууны одоо шүлэгний юу бол тасардаггүй гэж байсан. Одоо энэ сая энэ он гаргаад одоо 5 ном лав хэвлүүлсэн байна. Тэгээд нэг жоохон ном хэвлүүлээ гэж бодож чинь би харьцангуй их цөөхөн ном хэвлүүлсэн 20 гаруй ном хэвлүүлсэн хүн байна. Одоо надад хэвлүүлээ гэхэд одоо дор хаяад 30-аад номны их байж шít. Тийм үү. Тийм. Яагаад хэвлүүлэхгүй байна? Гэхдээ нэгдүгээрт нь бас даруу гэдэг юм нөгөө талаас санхүүгийн асуудал байна. Янз янзын юмнууд байна шүү дээ. Тэгээ энэ жилээс эхлээ би жоохон ном хэвлүүлд юм гэж бодож чинь. Жишээлбэл одоо би хүүхдийн дууны ном гомрол гэдэг нэртэй. Тэгээ энийг дотроо хоёр юу тэр нот мотон хийж байгаа маа. Энэ дотор жишээлбэл 5 төдийн тухай одоо дуу байна. Одоо энэ хотын хүүхдүүд бол энэ малаасаа хөндөрч штэ тийм ээ. Тэгэхээр ч одоо сэсэлгийн усан зориулаад хундан цагаан 5 төлийн дундан цагаан хураа байд хөөхш тоглын эвэргээр ботхон нар унган зүүд гэж ингэж хийж явах шиг хүүхдүүд бол нэг багт юм энэ дотор бас юунууд байна. Хүүхдэд зориулсан дуу байна. Энэ дотор жишээлбэл нарны хаан хүүхд гэдэг дуу байна шүү дээ. Нариунагийн тийм шүү дээ. Одоо таны үг шүү дээ тий. Тий. Хүүхд буруугүй гэдэг нэг тооны бачлууны аяыг хийсэн нүүбийн захиалгаар хийсэн сайхан дуу байж ах шигтэй. Тэгээ манай болруугийн дуулдаг тэр охин дом болж байна, мөрөөдөн дом болж байна. Тэр зураг зуртай ажиг шиг ингээд дуунууд сургуулийн зориулсан номсыг гаргал энэ миний олон жилийн хөдөлмөр юм да. За энэ нэг 100 гаруй номонд би одоо номын редактор хийж өмнө өгөөч ингэж хүн тус болж явж ирсэн байх юм. Янз сэдвэр. Тэгээ тэрийг хийхдээ яг одоо бид чинь нэг юм яриад авахаар нэг халдвардаад нэг тэгнэ гэж байхгүй. Өөр одоо бүгд дахин уншаад бас нэг судлаач хүний өвд бас үгээ хэлээд ингэ явсан байх. Энийг юм ихтгэхэд
нэг юм аршилгээд ном гаргасан. Энэ бол за. энэ номыг уншихад нэг 100 гаруй номын тухай мэдээлэлтэй болно гэсэн. За. Ингээд ийм хийгээ сууж Тэгээд тэгээд хийсэн. тийм Бүтээлүүд. ерөн дээр яг үтэй одоо ингээд хэрэгцүүлээ бодож сууж яхад нэг багнаас аав ээж яхад дүүс одоо их орж ирэх юм байна штэ. Тэгээ тэрүүний цаанд одоо түүний цаанд амьд одоо харилцаа бүх юм л байх юм тийм ээ. Би одоо эцэг дөрөв би ярьсан эцэгээс тоолуулаа төрсөн хүмүүжсэн. Тэгээд одоо нэг тэр үе чинь 70 уудтай гурилсан 70 жилийн гурил байлаа шүү дээ. 70 жилийн гурил бол сар бараг 2 ордоо байсан байх шүү. Тэгээд одоо цагаан төгөн дүүрэл борцгийн тэгээд тэрэндээ дуусна. Тэгж л өссөн. Тэгээд би нэг хоорондоо дэрсэн. Тэгж яаж вилээ. Тэгээ миний одоо ах тавдугаар байсан сайтан жолооч Янсан харлаа гэж мундаг тэрийн жолооч мундаг одоо хүн байсан. Ахаараа би их бахархдаг байсан. Намайг их чиглүүлдэг байсан. Одоо бол Тэр үеийн сайтан жолооч одоо бол гавьяат шүү дээ. Тийм ээ. Тэр үе яг тийм. Тэгээ миний дараагийн дүү Цэцэрмаа гэж дүү байсан. Холбооны эмнэлэгт ажиллаж байлаа хөргөө. Тэгээ тэр бол одоо мандлийн хөгжим тоглодог. Би гарма хөгжим тоглодог байсан. Тэрсэн тэгээ сайхан охин дүүтэй байлаа. Дараад нь одоо Сүхбаатар болцоо ингээд их тэрсэн хоёр дүү маа нэг нь одоо Сүхбаатар нь болохоор одоо автоинженер, нөгөө болцоох нь бол зураач. За. Юуны зургийн төгссөн. Одоо нэг эрх цагаан шиг өдргээл За тийм хөлтний кино байдаг шүү дээ. Тэрүүний мультипликатор одоо бүх юм хийсэн. За. Одоо Хирогийн Баатрын багш байсан юм. Одоо тийм. Тэр дараагийн нь бол байгаль мага дөрөв биесэн тэр Польшд байдаг одоо эмч. Тийм ээ. Дараад нь тэр Жаргал сайхан гэж миний дүү байсан. Одоо энэ баян мөнх даврын одоо хөргөн болж явсан юм л хүн тэгээд залуудаа асууад болчлаа. Одоо энэ хүүхд бол одоо бидний одоо сор байсан. Тэгээд сор байсан. Хойд Солонгост 26 хүүхдийг уулуурхаагаар бэлтгэхэд энд одоо явж исэн. Одоо 5-7 чинь гимэрсэн дараагаар 5-7 хойд Солонгост өгөөд тэгээд тэр үед оюутан байсан хүүхдүүдэд сонголт хийгээд 26 хүүхд авч хойд Солонгост бэлдсэн шүү дээ. Тийм бэлтгэсэн хүүхд. Тэгээд бизнес их мундаг залуу байлаа гэх юм. Тэрүүний дараа одоо Бурмаа гэдэг миний бас эмэгтэй дүү байна. Тэр бол одоо суулагч мэрэгчлээ зүйлд нь одоо зэмч болсон. Одоо бол эми үйлдвэрийн бас нэлээд гол хүн болсон. Тэгэл явж байна. Дараад нь Отгон Баатар гэдэг миний отгон дүү байна. Тэр бол одоо Эмзэн ухааны доктор зэрэг хамгаалсан бас эрдэмтэн болсон дүүж байна. Баг дүү маань Баярмаа гэж байсан. Тэгээд өөрхийн их залуудаа өдөлсөн. Ингээл одоо 10 шиг л байлсан шүү дээ тийм. Тэр үеийн одоо аав ээжид бол хэр яваа шүү дээ. Тэр олон хүүхдийг мөр бүтэн гэж садгалан тэгээд ухаан бие ирүүл ингээд аваад хүн шиг хүн болгоод өсөх нэг тийм. Та манай ихнэр бол дөрөвсөн айлын өргөл ганц охин ихтэй төрсөн одоо 3 хүн ихчтэй ган долом ган төмөр бүдсүр ингээд нэгснэр нь одоо яг л одоо төрсөн ихснэр юм чинь тийм ээ. Их л орхон байсан да. Тэгэл ингээл амьдарч байна да. Нэг нь одоо олуулаа борцны хүүхд, нэг нь олуулаа тийм ганц ихтэй охин. Тэгэл хандлага гэдэг их чухал үү. Үнэхээр одоо ингээл амьдрыг ингээл зүтгэсэн болвол тулаал гарах хэрэгтэй. Тулаал гарах хэрэгтэй. Та дөрөв бас яран дундаа дуртай тэмэрсэн дөө манай гал бүлгэм гэж. Тийм ээ. Одоо таны үеийн болон одоо танаас одоо хамгийн ахмад нь одоо танай галаас хэн байваа? Одоо хамгийн ахмад нь бол одоо энэ орчуулагч оюун цэцгэл байсан. Одоо бол ингээд маргаа энэ 10 сарын 7-нд энэ галын энэ видеош цуврал ном хийж байгаа юм. За оюун цэцгийн номыг одоо сая хэвлүүлсэн. Тэрүүний хяналтыг хийх чинь нөгөө Орос ардын үлгэрүүд одоо энэ орчмын маш олон зохиол орчуулсан орчуулагч юм хүн. Олон сайхан дуутай шил орчлонгийн сайхан хүүхдүүд дууны одоо шилэг өгсөн.
энэ зохиолч яруу найрагч орчуулагч юм сайхан найз маань байна. Тэгээ одоо та бүхний мэдхээр болоо шилэг гүр базар болоо одоо манай Галих. одоо нөгөө дэлхийд одоо Монголын утга зохиолыг нэвтрүүлж явж хийж болно доо. Чингис хааны одонд одоо манай Минд оё байж байна. Одоо очротын дашуулраж их орон чөдрийн ширүүл яруу найрагч байна. Танзангийн ямсрын гэж одоо дорны яг уу Ядан Баттын Баатар гэж одоо яв олонгийн хамаатан одоо энэ Сан Францискод амьдарч байгаа доктор Баатар маань байна. Тэгээ давгдрын цагт гэж одоо энэ Сүрьягийн эмнэлэгтээ хэмжүүлсэн мэдсэслийн уушрын мэдсэслийн Монголын ер нь тоota ихний одоо тавд гарцаагүй яригддаг мундаг эмч байсан. Сая өдрөөс тогтоохоо номыг хийлээ. Тэгээд нөө жумбөрлийн саруул юм байна. Саруул юм нэр. Урлаг судлалын ухааны доктор Дагавиат тий. Батчраа сондоо гэж гинтийн сахиаруу нэрч байсан. Одоо та нарын мэдрэлийн чин зургийн хэлсэн нэг нутаг гэдэг нэг бүр ядуу байдаг шүү дээ. Одоо ардын дуу гэж яваад байна тий. Тэр үний тий. Анчин баавын нутаг гэдэг болоод идэг юм шүү дээ тий. Тэр чинь 17 настай байхдаа зохиосон. Шийдээ мундаг яруу найрагч байсан. Нэрээ яг тэгж ойлгодсон шүү. Ардын дуу гэж бодоод чи яг бүрээдийн ардын дуу юм байна гэж. Тэгээс одоо яг алдартай гас нь одоо шил Шармяга гэдэг манай нэг уран одоо найрагч байна. Тэр одоо хэрэм ясны яруу найрагч юм л дээ. Мөн одоогийн мөрдөж байгаа энэ төрийн сүлдийг зурж төрийн юу соёлын гавьяат болсон ойдог байна. Тэгээ бид 12 хүн хүүхдүүд тэр үед нь нусаа важуулсан оюутан хүүхдүүд байсан шүү дээ. Тэгээ нэгдэж гал бүлхэм гэж байгуулж ингэж бие бинийгээ хөглөж, бие бинийгээ дутууг одоо нөхөж, дундуурын дүүр гэж ингэж явсан. Одоо эргээ бодоход бол бас Монголын уран зохиолын 80-аад оны одоо төлөөлөл гэж одоо бид нар явдаг бас нэг хэсэг нэртэй бид нар байх нь. Яаж цуглараад одоо энэ гал бүлгнийг анх байгуулах сэтэл санаа хинээс нь төрөөд анх нэгдвэ. Тий. Энэ тэр үед бол нөгөө утга зохиолын дугуйлан гэж хүчтэй бүтц байсан. За. Тэгээд их сургуулийн дэр гэдэг утга зохиолын нэгдэл дугуйлан бол их хүчтэй тэнд их цугладаг байсан. Тэгээд бидний үед улсын багшийн дээд сургуулийн утга зохиолын дугуйлан бол их сургуулийн зэндааны зэрэгс орж ирсэн гэсэн. Тэгээд манай тэр багшийн дээд сургуулийн утга зохиолын дугуйлан одоо тэр даштарж багш өдөрдөг байсан. Тэгээд тэн дээр их сургуулиас одоо энэ оюун цэцэр мэцэг ирдэг. Хуулийн дунд сургуулиас одоо Батчар энэ сондоо одоо ирж ах шиг дээ. Ангаахын их сургуулиас бол одоо энэ давдрын цагт одоо Шармяга эдэр ирж ах шиг. Өөрөөр хэлбэл бус сургуулиудын утга зохиолын дугуйлан багшийн дээд дээр зарагдаж ирж байгаа байхгүй тэр дугуйлан. Тэрүүний эрхлэгч нь бол нэг хэсэг Минд оё байсан, саруул оё байсан одоо ингээл тэгээд тэн дээр ингэж зарагдаж бие нэг олж өгч байгаа байхгүй юу. Тийм байх юм тий. Яг одоо ингээд хэвлэмэл номоо уншаад ингэж явах нь бол илүү үр дүнтэй байд юм уу? Одоо ингээд цахим ном, сошиал сонсдог ном гэл ингэж байна. Цаг уяа дагаад хөгжих зүг байх юм уу тий? Би бол нэг талаасаа бол дэмждэг. Яагаад гэвэл ингээд энэ уран бүтээл бол аль болох олон шугамар хүнд хүрчил байвал одоо бас чухал зүйл. Бид нар чинь өөрөө өөртөө зурулж гэхээсээ илүү өргөн олон түмэнд л одоо ухаар гэгээр мэдлэг юм ал юу түгээх гişл юм бичиж штэ. Тэр зорилгын үүднээс бол одоо аль болох олон суугаар тарж байгаа нь бол зөв юм шиг байдаг. Гэхдээ одоо би жоохон хуучинс хүн байж магадгүй ямар ч тохиолдолд цаасан намайг одоо мөнгөлүүлнэ. Тэр байтугай өндөртдөг номч гарч магадгүй шүү дээ тийм ээ сонсдог үтэйгэл тийм. Зүүдэнд нь тэр тархинд нь шууд өгдөг ч тийм мэдээлэлтэй байж болно шүү дээ. Гэхдээ цаасан ном бол одоо мөнгөлүүлнэ л гэж би боддог. Цаасан ном гэж одоо миний тэр эрдэмтэн хамгаалсан номыг хэн багшд цэнд багшд өгсөн чинь ингээд баттай ингээд тавьж байгаа байхгүй юу. Ингээд хэрэн дээр хүнд байж шүү. Сайхан том дуурч шүү гэдэг. Тэгээд тэрнээс нүртэл одоо кафе аваад шүү дээ. Тэгээд тэр энэ үнээр тэгээд одоо юу гэдэг би одоо шилжүүлсэн дөгшийг номыг бол бүр идэж уншдаг хүн гэж боддог байсан шүү дээ. Номыг ингээд сайхан ингээд тэмдэглэл хийгээд ингээд уншина.
тэгэл дараад нэрхт бол тэрийг одоо 1000 уншсан юм шиг л ярина. Тэгээд гүнзгий явдаг. Тэгээд чинь тэр уншсан бол зөвхөн унших техникээс гадна тэр кайф авч штэ тэр дүрс хэлбэр тэгэл агуулга одоо үнжин нүртэл тийм өнөр амт яг. Тэгээ одоо тийм ном гэдэг бол сэтгэдэг амт юм байна. Амьд амт юм байна. Өнөөдөр бол би хонж хөндрүүлээд явах байхаа. Тийм ээ бас нэлэх нөтө хөвгт маань. Тийм болохоор сайхан зочлоо. Хоёлаа сайхан хуучдэл гэж ярилцлаа. Тэгээд ингээ мордыг ч утчихна. Тийм ээ. Тэгээ хонс бол сайхан байсан гэхдээ хонсон тооцоод байгаа. Хонсон тооцъё. За энийг хонсон тооцъё гэж зогёж. Тэгээд яарчсан сайхан байлаа. Өшөө их зүйлийг хоёлаа ярилцаа суух юм бол одоо хэдэн цагийн ч нэвтрүүлэг гарахаар. Тэгээ нэг зүйлийг хэдрүүрээ сонсоод би өөрөө одоо сэтгүүлч мэрэгжилтэй хүн учраас энэ зовлон ойлгоно л да. Тэгээ нэгэн сонголт хийгээд ороод ирсэн тохиолдолд одоо үгүй гэж би хэлж чадсангүй. Нөгөө талаас бол энэ 25 дугаар телевиз долоовыг хайрцалтай ягаад гэвэл энийг үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг талтаа захирал бол миний хамгийн хайртай багш намдаг багшийн маань зээ хүү байж байгаа. Тэгээд би намдаг багш маань дөрөв бас бодогдож байлаа. Тэгээд энэ жил одоо 25 жилийн хавлж байгаа үстэй тийм ээ. Тийм 25. Тэгээд хэзээ нэгэн цагаас энэ нэвтрүүлгээр нэг орох завшаан гарах болов гэж боддог байсан шүү. Тэгээд ямар гайхалтай сайхан санал орж ирв гэж би тэр дорн эхнэр лүгэ яриад эхнэр ванш экспортаа хүлээж авлаа. Тэгээд та бүхэнд одоо 25 жилийн баярын мэнд хүргэе. Энэ нэвтрүүлгийн 15 жилийн баярын мэнд хүргэе. Ер нь энэ танаа тооны идэ гэдэг нэвтрүүлэг бол ерөөсөн Монгол нэвтрүүлэг байхгүй. Монгол сэтгэлгээ. Гадныхан бол тандгууганд очиод танаа тооныг нөгөө тандгуугыг манай тоон гэж хэлээд ийм байхгүй. Энэ бол нүүдэлчдийн соёл Монгол брендинг ийм нэвтрүүлэг хийн гэдэг бол бас л цэстэй авъяагийн асуудал шүү. Тэгээ би бас дэмждэг нэвтрүүлэг маань тэгээ та бүхэнд амжилт хүсье. За маш их баярлалаа. Сайхан урмыг хүлж биднийг баясгалаа. Үнэхээр бас үзэгчд маань ч гэсэн бас тэгж их дэмждэг бид нарыг. Үнэхээр бас үндэсний гоё контент шүү. Энийгээ цааш нь одоо үргэлжлүүлж яваарай гэдэг урмыг байнга өгдөг. Мэдээж телевизийн нэвтрүүлэг гэдэг олон хүний хүч хөдөлмөр байдаг тийм ээ. Одоо ингээд энд бие хоноод яваад байгаа юм шиг мөртлөөс ард маш олон хүн ажиллаж байгаа шүү дээ тийм. 25 жилийн тохиож байгаа болохоор бас нийт 25 дугаар сая телевизийн хамт олондоо саван баярын мэндийг бас энэ сайхан номын өргөнөөс хүргэж байгаа даа баяртай. За тэгээд би бас энэ нэвтрүүлгийнхаа 25 дугаар сая телевизийн 25 жилийн бас гараан бэлтгэж. За. Энэ чи өстө дурсгалтай юм байна. Баярлалаа. Дотор нь бас 25 жилийн одоо сайхан үзэг байгаа. Мэдээж бас нөгөө бичгийн хүнд үзэг мэт хэрэгтэй зүйл юу зэвсэг одоо юу байх вэ тийм ээ? Тий. Тэгээ таны одоо бас үзэг нь хурц одоо үгэн цэцэн байх болтугай гэж номын цагаан буян одоо бас үргэлж ивэж явах болтугай гэдэг хэрүүлийг бүх үзэгчдийнхээ бүгдэд нь баярлалаа гэж амжилт хүсье. Сэтгүүлчийн хөтөлмөр гэдэг чинь ард түмний дуу хоолой шүү. Миний тэр бид шударганы дуу хоолой гэж сэтгүүлчийн нэгдсэн эвлэлийн сүл дуу биш шүү. Тэр дуу сайн үзвэл тэр дотор сэтгүүлч хүний одоо ёс зүйн код байж байгаа. Шүлэл шударга байх, нэмж байх бүх юм байх. Тэр дууг энэ нэвтрүүлгийн араас нь залгаад клипийн явуулвал одоо би маш их баярлалаа. Тооны нэвтрүүлгийн 15 жилийн зориулж танаа номын санд энэ онд хэвлүүлсэн номынхаа дэжиг өргөн байна. За маш их ялалаа. Номын цаг бүрийг холтгоо. Хүндтгэлийн дурсгалын үг авч болох уу? За. За энэ удаагийн маань дугаар ерөнхийдөө жаргахтай хөж байна. Тэгээд сонгосон айл маань та бүхэнд бас таалагдсан байх гэж итгэж байна. Үржингийн Хөрлөбаатар гэж соёлын айс зүтгэлтэн энэ их минь одоо тэр их олон нэвтрүүлэг бас ирж байгаагүй болов. Тэгээд бид бүхэн бас сонгоод бидний урилгыг хүлээж авсан. Туйл их баяртай байна. Хийсэн бүтээсэн зүйл нь ард олны хотонд бол одоо үргэлж цорайтж явдаг. Ард олны хотонд мөнхөрсөн юм сайхан олон бүтээлүүдийг
тойрсон одоо нийгмийн бас одоо идэвхтэй зүтгэлтэн ийм хүнтэй ярилцаа суух том таатай сайхан байлаа. Хүнтэй ингээд нэг яриад суухад нэг тийм эерэг, эврүү яриад суугаад лаймаар юугаач нь олгоо нэг тийм ярмаар нэг ийм хүн байдаг шүү дээ. Яг л тийм хүн санагдлаа. Үнэхээр сайхан байлаа. Тэгээд цар тахлын хүнд хэцүү цаг үед бас нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байгаа учраас энэ удаагийнхаа дугаарыг бас хомдгүйгээр одоо жагахаар шийдлээ. Тэгээд цаг сайхан болохоор мэдээж хонлгүй яах вэ? Тэгээд хурлаахмасаа хэлж чинь. За хонсон тооцъё. Нилээ оройтод явлаа гэдэг. Тэгээ одоо бид нар хөдлөе. Нэвтрүүлэгтэйгээ хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаарт магадгүй танаад хонё. За нэвтрүүлгийн минь урилгыг хүлээн авч хөргөө гэртээ зочлуулсан та бүхэнд маш их баярлалаа. Та бүхнийхээ одоо амьдрал цаашдынхаа ажил хөдөлмөрт өндрүүл нэг амжилт өсөй өрөө. Тэгээд эргээд олслоо түр баяртай. Баярлалаа. Та бүхний зочилж ирсэнд одоо маш их баярлалаа. Тэгээд Монгол хүний хаалга бодвол ямар Монгол хүнтэй чойчгүй нээлттэй байх. Ийм боломжийг өгүүлж байна баярлалаа. За ингээм ордоо доо. За баяртай. Баяртай. Яг бүлэн чад ингээд үлээ. Оо баяртай. Ding 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 ding